бүхэнд энэ удаа Гямлаа нурууны зүүн хэсэгт оршдог Аянгат-лувгийн орон гэгддэг Бутан орны талаар танилцуулахаар бэлтгэлээ. Бутан улс нь дэлхийн хамгийн их хүн амтай 2 гүрэн болох Хятад болон Энтекийн завсар оршдог далаад гарцгүй улс бөгөөд газар нутгийн хэмжээ нь 38,394 км², бөгөөд 780 гаруй мянган хүн амтай гэж үздэг. Нийслэл нь Тэмпүү гэдэг хот байдаг. За засаг захиргааны хувьд бол үндсэн хуульд хэмжээд ирэхэд хаан засаглалтаа гэж үздэг. Одоогийн хаан 1980 онд төрсэн Жигмэд Гэсэр Намжил Ванчаг гэдэг хаан байдаг. За энэ хаан бол шашин төрийг хослуулан баригч гэж үздэг. За түүний хатныг нь Жицүүн Пима гэж нэрлэдэг. 1990 онд төрсэн юм хатан байдаг. За хааны гэр бүл бол 2 хүүтэй бөгөөд энэ удаагийн хаан бол өмнөх хаадын олон эхнэртэй байх уламжлалыг бол хаалж нэг эхнэртэй амьдрна гэж ингэж мэдэгдсэн байгаа. За Бутан улсыг дэлхийн улс гүрнүүд сүүлчийн Шангрила гэж нэрлэдэг боловч өөртөө бид нар бол нэг аз жаргалтай лам нар амьдардаг сүм хийд биш юм а гэж ингэж тайлбарладаг. За Бутан орны зарим онцлогуудыг дурдъя. За хүн ам нь бол 7800 гаруй. За 4 том голтой. Энэ голууд нь бол өндөр уулын бүс нутагт оршдог ширүүн урсгалтай голууд учраас усан цахилгаан станцууд олныг барьсан байдаг. За тодорхой ялгаатай 5 улиралтай гэж үздэг. Одоо бидний мэддэг 4 улирал дээр мусааны улирал гэдэг 6 сараас 9 сарын хооронд борооны улирал байдгаа гэж ингэж үздэг. За хүчил төрөгчийн хувьд сүрг гэсэн толтой, өөрөөр хэлбэл тухайн улс ялгаруулж байгаа нүүрс төрөгчийнхөө хэмжээнээс илүү хүчил төрөгчийг үйлдвэрлэдэг гэж ингэж үздэг. За дэлхий дээр хамгийн анхны нүүрс төрөгчийн хувьд сөрөг орон гэсэн ийм толтой орон байдаг. За энэ нь бол Бутан улс юм байна. За газар нутгийнх нь 72 орчим хувь нь бол ой байдаг. За хүн амынх нь 58% нь бол хөдөө аж ахуй эрхэлж амьдардаг. За газар нутгийнх нь 95% нь далайн түвшнээс дээш 600 м-ээс дээш өндөртэй байдгаа гэж ингэж үздэг. За нийслэл хотыг нь ихэд дэлхийн хамгийн өндөрт оршдог нийслэлээ гэж тодорхойлдог. Бутан улсын тухай мэдээллийг тухайн үеийн ерөнхий сайд Цэрэнгийн TED Talk дээр хийсэн илтгэлээс бол хүмүүс нэлээд авсан байдаг. За энэ илтгэл дээр 2 гол санааг бол дэвшүүлсэн байдаг. Нэгдүгээрт нь бол үндэсний нийт аз жаргалын хэмжээ гэсэн ийм хэмжээсийг тайлбарласан. За мөн дараагийнх нь нэг чухал зүйл бол тэр нүүрс төрөгчийн хувьд сөрөг орон юм а гэдгээ тайлбарлсан байдаг. За энд бол тухайн Бутан улс бол жилдээ 2.2 сая км³ нүүрс төрөгчийг одоо ялгаруулдаг. Харин Бутан улсын ойн 6 саяас илүү км³ хүчил төрөгчийг ялгаруулдаг. Тэгэхээр энд хэрэгэлсэн нүүрс төрөгчөө сармагжуулаад тэгээд цаана дахиад илүү гарсан нүүрс төрөгчтэй одоо хөрш орныхоо агаарын чанарыг сайжруулахад зарцуулж байна гэж ингэж үздэг. За мөн одоо энэ карбон негатив гэдэг тодтголыг бас нэг илэрхийлж байгаа нэг үзүүлэлт бол сэргээгт хэрчим хүчийг экспортлдог хөрш орнуудаа. За энэ утгаараа бол бас хөрш орныхоо одоо сэргээгдэхгүй эрчим хүчний хэрэглээг бол багасгахад хувь нэмэр оруулж байгаа гэж үздэг. За мөн үүн дээр нэмээд зарим одоо онцлогийг дурдж болж байна. Жишээлбэл 2015 онд 100 сайн дурын ажилтан 1 цагийн дотор 49672 мод тарьж дэлхийн рекордыг тогтоож Гиннесийн номд бүртгэгдсэн байдгийн байна. За мөн хөдөөний фермерүүдийнхаа цахилгааныг бол үнгүй хангадаг. Ингэснээрээ бол тэр орон нутагт амьдарч байгаа фермерүүдийн айл өрхүүдийн байгалыг
сүйтгэх энэ одоо асуудлуудыг л зэгсэлж өгсөн гэж үздэг. За ер нь бол ямар ч асуудлыг улс орны хэмжээний ямар ч асуудлыг шийдэхдээ хэрэглээгээ ухаалаг байлгаад түүнийг зорилго хариуцлага болгосон олон зүйл дээр бол харагдчихдаг. За аялал жуулчлалын хувьд бол бас их онцлогтой, хүмүүсийг маш их татдаг гэсэн боловч хүн болгон очиж аялахад бас нэлээд өндөр зардалтай. Яагаад гэвэл өдрийн төлбөр гэж авдаг. Тэр төлбөр нь 200-аас 250 долларын хооронд байдаг. Мөн нислэгийн тийз нь бол бас нэлээд үнэтэйгээс гадна нислэг нь бол зөвхөн өдрийн цагаар цөөхөн нислэг байдаг. Мөн одоо нэлээд ингээд дараалал хүлээж өгч ингэж тасалбараа авдаг юм онцлогтой юм байна. За 2017 онд хамгийн олон жуулчин буюу 250 мянган жуулчин авсан гэж үздэг. За Бутан улсын олон улсын нисэх буудал Паро гэдэг нисэх буудал нь бол бас нэлээд өндөр уулын дунд оршдог. Дэлхий дээр хамгийн аюултай нисэх буудлуудын нэг нь юм байна. За тэгээд энэ нисэх буудал дээр ихэд одоогийн байдлаар 8 нисгэгч бол онгоц буулгаж чаддаг гэж үздэг юм байна. За одоо энэ бичлэг дээр онгоцны одоо цонхоор харагдаж байгаа байдлыг харуулсан байна. Энэ Гямлан нурууны хажуухан талаар нь нисээд одоо ингээд уулын дунд нисээд явж байгаа юм бичлэг бол байна. За Бутан улсын хамгийн гол онцлог бол маш их аз жаргалтай улс гэж ингэж тодорхойлогддог. Хүмүүс нь их сэтгэл хангалуун байдаг, өөрсдийгөө аз жаргалтай гэж судалгаан дээр хариулсан байдаг. За 2008 онд аз жаргалын яам гэж байгуулагдсан байгаа. За энэ аз жаргалын одоо үндэс нь бол тухайн төрийн бодлого нь бол яг энэ аз жаргалаа бас ингэж чухалчилж авч үздэгтэй холбоотой юм байна лээ. За одоогийн хааны өмнөх хаан 4-р хаан нь бол үндэсний нийт бүтээгдэхүүнээс үндэсний нийт аз жаргал нь илүү чухал юм аа гэж хэлсэн байдаг. За үүнийг бол одоо улс төрчид нь ингэж төрийн бодлогоо болгож авч явдаг байна. За мөн одоо боловсрал нь үнэгүй, эмнэлгийн үйлчилгээ нь үнэгүй, эмчилгээ нь үнэгүй. За мөн одоо тамхи татахыг хуулиар хариулсан байдаг. Орон гэргүй хүн байдаггүй. Гэх мэтчлэнгээр маш олон үзүүлэлтүүд бол Бутаныг аз жаргалтай гэдгийг нь батлаж өгдөг. За энэ зурган дээр бол Бутаны үндэсний хувцас өмссөн хүмүүс байна. Эрэгтэйчүүдийнх нь хувцсыг нь Го гэж нэрлэдэг. Эмэгтэйчүүдийнх нь хувцсыг Кира гэж нэрлэдэг юм байна. За ингээд та бүхэнд Бутаны тухай товчхон танилцууллаа. Илүү мэдээлэл авахыг хүсвэл та бүхэн өөрсдөө сонирхоод үзээрэй. Маш олон сонирхолтой мэдээллүүд авч болохоор санагцсан.